M+ толилуулж байна. Байдаг богдын нүргэн. Зохиолч Баасангийн Номин Чимэд. Зохиолыг уншсан Баатаржавын Дархан Сүх. Монгол улсын хил хязгаарын аюулгүй байдлыг сахин хамгаалж ирсэн үе үеийн хэлчин баатруудад гүнээ хүндэтгэн мехаnism. Амьд хүнд хайр хэрэгтэй, өгсөн хүнд алдар хэрэгтэй. Мишхийн цэдэнд орж. Эрхэм та хаан шиг эсвэл гуйлагчин шиг амьдарч болно. Харин хүн шиг өгөх нь л чухал. Вебстер. Дангигч хүсэх юм биш. Гэвч тулаад ирэхэд няцах юм биш. Бүгд найрамдах Монгол ард улсын баатар Лодонгийн Дандар. Нохойн өглөөр л үхэхгүй юмсан. Хүн шиг үхэгсэн. Хүн шиг. Арай чингээд. Царай зүсийн огт хараагүй зэргийн шүүхийн шинэхэн төлөөлөгч чамайг хээрийн шүүхээр оруулна гэд чийг ханхалсан нүхэн гэртээ зэрэг цагаантаа хайснаас хойш Баасанжавын тарих толгооноос ийм нэг бодол салсангүй. Хээрийн шүүх гэдэг бол буудан мөн. Бараг л мөн. Ер нь гарцаагүй мөн. Цэргийн хээрийн шүүхээр орсон хүн яадгийг тэр хоёр нүдэрээ харсан. Өөрөөр нь бүр улаан үзхэн хөлөөр нь төмөр хурцны мөрөг ишгүүлэн барин булчных нь нүхийг ухуулчгаад цэрэг цагаантаа нь жагсаалын өмнө дэрчийтэл зогсоож байгаад эх орноо хамгаалах үйлсэд ноцтой халдаа гарган комендануудад туслаж ховсгал тулаан цэргийн нэр хүндийг гутаасан гэх мэтээр уншаад буудан ал сугааг эдэл буудчихна. Тэгээд л зүйл дуусна. Цэргийн шүүхийн эмч өгсөн эсхийн шалгаж хэрвээ өнөөх эх орныхон төлөө тэмцэж явсан зүрхэнд цохилсоор байвал яг тэр зүрхэнд нь дахин буудаж нэг мөсөн зүйл дуусгачаад өгсөн тухай ааг түйлдэж элгэн дээр нь тавиад булжихна. Нохойн үхэл. Ёстой л золбин нохойн үхэл мөн дөө. Өөрсдийнх нь суманд ийн үхэх шиг адгийн муухай юм хаана байна? Эрхэвш эх орноо хамгаалахаас айж хулжсэн, эх орноос орвсон гэж хэлэхгүй ч өөрсдийнх нь суманд үхэх хойно ямар ялгаа байх вэ? Хүн шиг үхэх юмсан. Арай л ингэж үхэмгүй. Ам өрссөн тэр олон тулаан, хөөцөлдөөн, бүслэлт, тамирдж байдгаа шавхан ачраа барж зүтгсэн бүхний эцэст энэ л шүү дээ. Ердөө л энэ. Хичнээн ч удаа үхлийн босгонд тулавда. Хичнээн ч удаа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж одоо чаргагүй, яах чаргагүй боллоо. Ингээд л үхдэг юм байж. Ингээд л алуулдаг юм байж. Амьдараа л олзлогдохгүй юм шүү гэж мачиж өөртөө зориулах сүүлчийн ганц сум, сүүлчийн ганц гар бөмбөгөө хичнээн ч удаа тэмтэрч үзвдээ бурхан минь. Гэсэн ч тэр ямар нэгэн ивэлэр өглөөс мулдарч гадал байжээ. Бүр шалбархаач үгүй шүү. Бурхан Тэнгэр ээжийнхэн залбирал эсвэл гэгэн багшин эвгээл тэн авраад байв уу бүү мэд. Гэтэл эцсийн эцэст ингэж золбин нохоо мэд нэрч сурагчгүй алуулах гэж л тэн ам мултраад байжээ. Ингэж бодохоор гол нь зангирч дотор харанхуйлж шанааны судас лугшин. Хүн шиг л үхэгсэн. Нүхэн шоронгийн чийгтэй ханыг толгоогоо булбанаг болтол нүдвч юу ч өөрчлөгдөхгүй. Яах ч үгүй. Ердөө хэдхэн хоногийн өмнө амьд хэл барихаар хэдэн цэрэг дагуулад мордохдоо ийм юм болно гэж огтоос санаанд орсонгүй. Тэр бүхэл би л чадна. Өөр хэн амьд хэл олоод ирэх вүлээ? Энэ заставт надаас өөр тийм шииртэй нь байгаа мó гэсэн хөөрөв өнгөргөн бодол толгой дээгүүр нь яг л шумуул шиг эргэлдээд байсныг яана. Гэтэл Баасанжав инхүү бөөс бэлдсэн тарзан дээр өвдгөө тэврэн эвхрэн хэвтээд бүхнийг эхнээс нь нэхэн санаж хаана нь алдаа гарчхав, юу болчихов, яагаад ийм юм болчихов хэмээн нэгд нэгэнгүй нэгжин. Гэнэтхэн баруун чихэн дээр нь шахам винтов тас хийжээ.
Сайр өгсөн хол хүүхэн яваа хятад цэргүүдийг ажиглан ганганы ирмэг дээрх ардан угдсан тогоон чинээ хөх чулуунд сум тусаж ойн үлээд чулууны хэлтэрхийнүүд шанааг нь хорстол үсэрсэнд баасан жав хар зөнгөөрөө ганганы ирмгийг халахлан сэрийх дэрсний өнгөрөв адран эвхэрчээ. Отоонд орж бүслэгдчихжээ гэсэн төгшөөрт бодол толгойд нь сум мэд харавхад шазуураа зууж дахин буутахаас өмнө амжиж дайснаа олж харахаар хөрвөв. Тэр завсраа бүсэн дэх гар бөмбөгөө мулталж амжсан байлаа. Зүгээр хэвдэж явгаад хар хятад баригдчих шиг золгүй явдал үгүй. Амьдараа баригдвал чухам юу болдгийг тэр мэдхийн дээр мэднэ. Уруул хэлийн огтчиж төмсхийн сугалж хурц хутгаар өвчүү духан дээр ясын гартал таван хошуу язаалган сэлж амийн тасран тасартал хөл гарынх нь үзүүрээс нэг нэгээр зугуухан хэржиж хаях бол энэ үхэнд. Тиймээс л тагнуул эргүүлд явах бүртээ нэг гар бөмбөгийг бүсэндээ байнга тусгаад нь бэхлэж дайзандаа ямагт нэг сумыг зөрүүл шургуулах билээ. Улангассан үедээ сумаа дуустал буудчихдаг тул тиймхүү нэг сумыг эсрэг талаас нь дайзлаад эцсийн мөч ирэхэд өөртөө зориулахаар хадгалдаг нь тагнуулчдын заавал мөрдөх журам юм. Ёр өөрг үздэхээр мордох бүртээ тагнуул сумгийн дарга Ахмад Нэхитийн заавал шалгадаг зүйлсийн нэг нь тэрхүү өөртөө зориулах сүүлчийн ганц сум байв. Буундуу яг дэрэгдэн шахам гарсан тул дайсныг бүр ардан тулаад ирсэн гэж анхандаа боджээ. Шууд араас нь тулгаад буудчихалгүй. Шанааг нь хайруулан чулуу буудсан нь олзлох гэснээс зайлахгүй. Гэвч ганганд өөрийнх нь сандарч мэгдсэн хоёр зэргээс өөр хинч байсангүй. Ганганы цаад ирмэг дээрч тэр тэд сүдэртэх хадан хошууны ирмэгтч дайсан үзэгдсэнгүй. Юм жав яг дэрэгдэн шахам өнөөх тогоон чинээ хөх чулууны нөгөө талд хэвтээд мэдрээ түүний цаана ганганы оёорт сууж байсан юм. Юм жавын нүд мэлэрч амна хагас ангаагаад хөшчихсөн. Бууга тас хатгсан гар нь л үл ялэг чижигнэн. Харин мэдрээ юм жав руу гайхаж цочирдсан төгшүүртэй харцаар харж байв. Юм жавын винтовны амнаас хүүхэр хангална. Тэрхэн зуурт юм жавыг гал алдчихжээ гэж бодов. Чи юу? Чи? Юм жав гөлөрсөн чигээрээ толгоогоо үл ялэг дохов. Цусаа идмэр гэж чамайг. Өөр хэлэх муу үг олдсонгүй. Юутаач дайсан одож байгаад араас нь бүчин авсангүй. Гар бөмбөгнийхэн гогцоог мултлаад элгээрээ дарж унах хэрэггүй аж. Гэвч тайвшрах юм огтхон ч үгүй байв. Буу нэгэнт дуугардгаа дуугарч сайр өгсөн явсан дайсанд өөрсдийгөө зарлаж орхижээ. Бид энд байна шүү. Биднийг ирээд бариараа хэмээн хөндийгөр нэг хашгичжээ. Дайсны гүн ард талд хэдүүлэхнээ ам өрсөн нуугдж ядан явж байтал ингээд гал алдчихна гэдэг чинь тэгээд эрүү өөдөө буудчихснаас урваад буугаад өгчихснөөс ялгал юу байх вэ? Хэрв догшин хурц нэгэн байсан бол үүнийхэн төлөө юм жавыг газар дээр нь нам буудчих байсан биз. Гэвч одоо энэ тэрийг бодож суух цаг биш. Амьд мэнд эргэж очивол ялын нөхөн хэлцэж болно. Эцхийгэн хэмээн баасан жав тэсэж ядалгүй дахин зүгээд дээш өндийж дэрс яран сайрын зүг харав. Дайсан хэдийн мэдчихсэн бужигнаад эхэлчихжээ. Мэдлгүй ч яахав. Гэхдээ юмыг яаж мэдхэв гэсэн нэг муухан горь байжээ. Ер нь амь тулсан ямар ч хэцүү үед цээжинд нь ямар нэгэн найдлага горьдлагын зул заавал сөөмөлцөж байдгийм. Явган цэргүүдийг даган гэлдэрч явсан морьтой хасгуудын хоёр нь урт суран ташуур савдсаар эргэн давхиж явв. Голын аманд байх цэргийн ангид хэл хүргэх биз. Үлдсэн хоёр хасх нь явгалчихсан. Сайрын хонхор хотхор хад чулуу бүхнийг эрен тарцгааж буй хятад цэргүүдтэй хамт бужигнаж байв. 20 гаруй магад 30 ч байж мэдхээр ажээ. Мөрөвчтэй суран бүстэй өндөр хүзүүтэй хятад цэргийн дарга сөн хоолоогоор бажимдан хашгичиж тэдний байгаа ганганы зүг гар бууга гоцолзуулан чижилнэ. Дайсан энэ ганг руу заавал ирж шалгана. Тиймээс тэднийг тайвширчих болов хэмээн найдаж эндээ нам хөдлөлгүй хэвдэх нь голио азаа үзэхээс ялгаагүй. Ганг дээшээ өгсөөд төд холгүй мухар болчихсныг түрүүн бууж ирэхдээ баасан жав анзаарсан юм. Харин ганг доошоогоо дайсны зүг эргэж тэрхүү сайртай нийлэх ажээ. Янсангийн морьдоо хараад үлдсэн хунхан арын хадан хошууг тойроод бий билээ. Эргэлзэн гайхах юм огт үгүй байв. Баасан жав галлаад
гэж аяархан боловч шийдмэг командлаад Винтовныхон замгийг даран өнөөх гар буугаараа чидсээр буй даргыг онлон гохоо мулдлав. Энэ хязгаар нутагт 4 жилийн турш хятад хуйхуу хасагтай хойно урдаа орон хөөцөлдөж эрэгчин эмэгчний үзэлцсээр хал үзэж туршлагаж яад сандарч твдэх нь бараг үгүй болсон ч сайтар шагаасангүй байсан. Эсвэл нүдрүү нуурсах хөлснөөс ч болсон уу онсонгүй. Дайсан үг нь 100 гаруйхан алхмын зайд байлаа. Ийм зайд бүхэл бүтэн хүн байдгүй чүдэнсний хайрцаг алдалгүй бууддаг. Ёр тэгж буудахыг ч өөхөх хэсгээ шийдсэн энэ тэмцэл шаарддаг. Гэтэл онсонгүй. Буундууган залган мэдрэгийн ППШ автоматын дуу жигдхэн түжигнэж сайраар нэг таран шаагилдаж байсан хятад цэргүүд өвгөр түүгээр цагаан шороо манаруулан бужигнуулж гарав. Баасан жав 2 дахь удаага сайтар онлон буудав. Автоматын дуунаар хашгирхаа болиод буруу талд нь байсан бөөн тэсэг рүү тонголзон гүйж явсан хятад дарга цээжээ эргүүлэн гараа эвгүй дойгнуулсаар тэсгэн дээгүүр нуруугаараа тэгнэн унлаа. Хятад цэргүүд тэдний байгаа газар руу чиглүүлэн таамгаар замбраагүй галлаж байв. Хятад цэргүүд гинтийн тулжхаараа айж бажигдаад бууныхан овоо харааг бөөхил бөхс хошуу хоёрын ч ялгамгүй шахан болжхдаг юм. Тиймээс гинтийн буудлаханд цочирдсны далимдуулж улам айлгаж орхиод сэгээ авахаас нь өмнө гурвуул ганганаасаа гарч хадан хошуу тойрч амжих ёстой байв. Юм жав өнөөх хөх чулууны араас өндөм буудаж түүний цаана эрэм авсан мэдрээ ганганаас цээжин биеэрээ ил гарчсан автоматаараа 2 тийш сэгсрэн шүршин. Баасан жав 3 угсран буудаж хүхээгэн дэх сумаа шавхаж гад байлдагчд араас гүйгээд хэмээн хажгарсаар ганганаас үсрэн гарч арын хадан хошууг чиглэн бөгтгнэн гүйлээ. Хошуу хүртэл 100-аад алхам. Гэвч дайсныхан овоо хараан дор 100 алхам гэдэг ертөнцийн нөгөө хязгаарт хүрэх мэд хол. Сандарч бажигдсан хятад хар цэргүүд хэсэгтэл тэднийг онилж буудах нь бараг үгүй. Гагцхүү тэнсэн сумал бүү онцохоосоо билээ. Хэрвээ бурхан гэж буй аваас залбирах зүйл тэрл байлаа. Баасан жав эргэж харсангүй. Араасаа нөгөө хоёроо гүйж яваад огтхон ч эргэлзэхгүй байв. Ядаж байхад хошуу тойртол өчүүхэн ч хадаж болов хонхор судаг үгүй цав цагаан юм. Өөрөөр ийш ирэхдээ хошуун дээр дайсныг отох боломжгүй тул зам дойр энэ ганган дэрж отон нөвгдсөн бэлээ. Гэтэл замаар өд өнгөртөл нэгч цэрэг явж өнгөрсөнгүй байгаад гинтхэн 20-30 гарч ирсэн нь тэр. Хэрвээ тэднийг чимээгүй өнгөрөөж гисэн бол магадгүй орой болтол хэд гурваараа явж тараад амьд хэл барьчих ч байсан билүү. Гэхдээ одоо энэ тухай бодох ч хэрэггүй болжээ. Гагцхүү өөрсдөө баригдчихалгүй, сумд оногдчихалгүй бушуухан зайлж амжих хэрэгтэй. Давхиж одсон 2 хасаг удалгүй цэргийн ангиас морд салаа дагуулад ирнэ. Гэгэн цагаан өдөр гизэг дарам мошгөх дайснаас тийм ч амархан мултарчихгүй. Тэнмэл сум үүгээр түүгээр нь улан эсгэрх авч өөрийг онохгүй л байв. Харин өмнөх хадан хошууг найдвартай онож буй бололтой. Хаданд хангин нь тусаж улан ойх чимээ гарна. Гүйсээр хадан хошууны үзүүрт байх хагархай өхөр чулууны ардуур үсрэн орж амжлаа. Чулууг нуруугаараа налан нөөрлөвгээ урсан орж ирэх хөлсөө гарынхан араар шудраад бууга сумлахаар замгаа татах үед Юмжав гүйж ирэв. Мэдрээ. Юмжав хариу хэлхийн оронд толгоогоо сэгсрэв. Баасан жав эргэж чулуун дээгүүр өнгөж харавал мэдрээ ганганаас нааш газрын дунд хэрд гулдаан хэвтэж байлаа. Нам буудуулсан мэд хөдөлгөөнгүй. Дараггүй болсон хятад цэргүүд тэднийг элдэж хөөсөнгүй шаагилдсан хിവэр эмх замбраагүй галсаар л байв. Байлдагч Юмжав намайг галар хамгаал гэж хэлээд баасан жав өгсхийв. Харин энэ удаад тэр тонголдсонгүй яавалч яг гэсэн мэт их цэрэггүйлээ. Төрүүлгээ харан унсан мэдрэг эргүүлвэл зузаан уруулн мэдрэлгүй дорвын унжаад хөөсөрсөн цус бултаажээ. Баруун хөөх махныхан доохнууд цус нэвчин гарсан байв. Сум уучгаар нь нэвт туссан бололтой. Гэвч нэг муухан амьсгаатай байлаа. Аяархан ёолов. Мэдрэгийн магазингүү болсон ППШ автоматыг Винтовтойгоо давхралдуулан өрөөд цэрэг бүснээс нь дээш шахан өргөж шархтаагүй талын гарын мөрөн дээгүүрээ давуулаад цээжийн мөрлөөд урагш зүтгэв.
Язархаг дэнхгэр мэдрээ шавилхан биетэй баасан жавын хаа хаагур нь илүү гарч хоёр тийш холбирчих гээд тун амаргүй байсан ч ийм цагт хүнээс хизээж баймгүй санаандч багтамгүй хүч төвчээр гарах нь бий. Төдөлгүй мэдрээгийн шархнаас гарах цус түүний баруун талыг нэлен хүйтэн ной таргуулж эхэллээ. Хошуун дээр байх хар чулууны ард аваачаад шархыг боож цусыг тогтоохгүй болохгүй болжээ. Өнөөх өхөр хадны дээгүүр юм жавын цэрэг малгаан орой шовлцсон морин цэргийн октор винтовын гол төмөр үе үе цугалцах нь тэр лавтай дайсны зүг буудсаар буйг элтгэн. Буундуу бижигнэж байвч чухам аль талаас хаанаас хааш нь илүү буудаад байгааг ялгах аргагүй. Одоо удах тусам дайсан мэгдэл сандарлаасаа баг багаар гарч илүү оновчтой буудах болно. Сум онох магадлал эрс өсөж төрүүчийнхээсээ илүү аюултай болсон атал хурд нь өмнөхөөс 2 магадгүй 3 дахин удаан байв. Хөлс нөөрлөн бунжигнэн урсаж амьсгал нь бөглөрөөд тамир нь барагдаж буй мэт болоход дахиад оновлж онохоос өөр яа гэх вүлээ гэсэн нэг тийм эвлэрэнгүй сулрал дотор нь бий болж буйг мэдрэв. Байдаг богд, хавдаг байдаг, гашуун, хөхөндөр, элгэн ус, элст мянганы уулс ховыг хэжин хэл зөрчигчдтэй хөөцөлдөн буудалцаж, алс мэжингийн уулс, ананд баар, хар усны говийг туулан тагнуулд олонтоо мордож, үүрэг гүйцэтгэж явсан энэ хэдэн жилд ийм хоолойд хутаг тулгажсан мэт хүнд байдалд хэдэн ч удаа орж байсан. Гэвч эцсийн мөчөд хамаг тамир тэнхэн алдраад боломж нь шавхраад одоо явалж яг хэмээн эвлэрэх хэрээр харин ч эсэргээрээ сум түүнийг тойроод байх шиг өхөл түүнийг олохгүй зөрөө дөнгөрчих шиг яаж ийгээд л амьд үлдчихэд байдгийг хожимо анзаарч гайхазнан бас тэр хэрээрээ нэлээд хэнэггүй болдогч дотроо бол ингэж огтоос болохгүй амьд гарахыг аль болох хичээж эцсээ шавхан зүтгэх ёстой гэдгийг сайтар мэдж байдгээ шавхсаар л байжээ. Энэ удаад ч баасан жав мөн адил байв.